Wesley энэ удиралд 27.9 оноо, 28.9 оноо байсан уу? Дундчилж байгаа. За энэ үзүүлэлт бол бас л довтлооны хувьд бол үнэхээр өндөр түвшний буюу дахиад нөгөө шилдэг импорт тоглогчийн шагналыг хүртэх хэмжээний статистик байгаа тоглогч. За ер нь тэгээ гарааны 2 гол биш дуурч байгаа юм. Мөн тэгээд 10-аас дээш оноо дундчилж байгаа Чингисийн Тэмүүлэн. Өндөр тоглолт гэсэн бэлгүүн 3 эсрэг 1 уршаа хурдгаа гараад ирсэндээ дамжуулалтаа гаан эрдэнэт туулсан. Дотлоо амжилттай. Ермөн заяаг багийн бүрэлдэхүүнээс гаргаснаас хойш бас боломжийн минуттай байгаа. Товч харахгүй бас явчих та. Wesley нэг эсрэг нэг гараад ирсэн их баярч алдаа хийх гэж одоо илүү пассыг өгөх гээд харин бөмбөгөө алдчихлаа. Тожил дөрж урагш ордонд авахад тожил дөрж хангалттай зай гараад ирсэн сайн шийддэг амарчин да. Энэ удаар шийдэлтэй алдсан ээж боломж. За Wesley хоёрт голомжоор 2 оноо авч байна. Пэл дагаад гараад утсан Цэнгүүн. Түндэр зөрөө төөргсөн довтлох амжилттай. Тэсэндээ золж аргал хангалттай зай гараад ирсэн олон зай шийдэлтэй алдсан. Ноорол Пэл хинч хүрхгүй нэ. Амархан байлаа. Минут байсан л та. Цэнгүүн холон шидэлтийг үүсгэсэн шидэлт амжилтгүй болсон. Цэманга 2 голомжийг үүсгэсэн довтлогоо амжилттай. 12 гэж ижилхэн гэж хэлж болохоор. Тэгэд яг өнөөдөр энэ дуэл бас олон зүйлийг шийдэх болов уу гэж тоглолтын өмнө үст авч чадсангүй. Азаа гараад ирсэн байгаа. Ямар гоё дамжуулт, ямар гоё төгсгөл вэ. За золж аргалын хувьд бол пасын сонголтууд бол тийч сайн оновчтой бол болохгүй байгаа даа. Тоглолт хэлсэн нөхгүй их ойрхон шахаад ороод ирлээ. Ямар гоё хөдөлгөөн бэ. Батхуйгийн довтлогоо амжилттай. Өдрөлтэй байлаа. За хөлгүүдийн ахлагсгалж болгоч Шарон бол төдгөнд харагдсан дундын зай шидэлт бүрэг дөржөөс ирж байгаа юм байна. Бид одоо өндөр үнэлгээтэй нэг тоглогч онцлогдно. Хөлгүүд юу гэдгийг хэсгээс тэргүүлэх хэмжээний тоглолтыг үзүүлсэн. Зүгээр яг үнэхээр эвгүй хайчинд байсан нь хожуул нэгээр гараад хожигдвол мултрах гэдэг тийм аюултай л юу гэдгийг ийм 10 багтай 3 тойрог үргэлжилдэг ийм уртлигтэй босны. За финал дээр нэг тоглолт цол байгаа. Гэхдээ өөрөө зүүн талтаа дайраад орсон алдаатай. Драмат хийж байгаа бэлгүүн. Гол Чимангагаар бөмбөг дамжсан. За цаана зүсээд гүйцсэн амар зайгийн бэлгүүн. Энэ тоглолтын ихний оноо авсан. За бас л хөлгүүдээс энэ өдрөл нэг санаа зовнох зүйл нь багийн алхагч их хоёрын хооронд хийсэн. Их хоёр зүгээр MVP юм бэ гэхэд их хоёр гэж нэрлэхээр тим хэмжээний тоглолтыг л үзүүлжсэн да. Залуу хөлгүүд өдчих юм бол Эпс 2-оор шонхрууд өөртөө 7-руу унах эрсдэл байгаа харагдсан шүү. За тэгээд бас л плей-оффын одхон жаргал Индриагийн эсрэг шахаад тоглосон. Дахиад жамсран дөрж холон шидэлтийг үүсгэсэн шидэлт амжилттай болсон. За шон их хоёр. За энэ дээр ямар нэгэн гол тэмдэг байхгүй байна. Буцаад суусал урданд довтлогоонд гараад ирсэн золж жаргал 2 оноо авснаар бууч гараад. За энэ удаа амар зайгийн бэлгэн болон зай шидэлт үүссэн. Шидэлтэй алдсан их хоёр дахь боломжийг үүсгээд бодтой л байгаас оноо авч байна. Хэмжээнд. За ялангуяа хаан шонхрууд багийн хувьд бол том боломжийн хэмжээнд өнгөрүүлчихлээ. Батхуйг бас асуудалгүй гараад ирж байгаа юм. Өсгөө 2 голоор зүсчихгүйсэн Байерн Wesley их гоё атгуулсан. Wesley ч гэсэн өөрөө яг л за цэнгэн рүү шигсэн дамжуул Байерн Wesley бөмбөгийг салгаад урагшаад орхонд ороод ирсэн. За Wesley-гийн солгоо цэцэлтүүд найдвартай л да. Тэ олмоор бөмбөг алдуулчлаа. За 2-9-2 Батхуйг шидээд байгаа холын шидэлтийг үүсгэсэн шидэлт нь амжилттай болсон. Урдууд яаж явах вэ гэдэг нь бол одоогийн байдлаар багууд тодорхой болоогүй байгаа учраас зарлах боломжгүй. За гэхдээ тоглолтуудын буюу 2 дугаар сарын хамгийн сүүлийн өдрөөс эхлээд тоглолтууд плей-оффын сонирхолтой өнгөрсөн үйлрэл Монгол тамирчдаг оноо автаар тэргүүлсэн гэдэг тийм. Яг үнэ. Үнээр өндөр түвшинд юм оноо авчиж чадамжтай олон тоглож байгаа. Саксонбург сонирхчдын хязгаарны танил Diamond Stone-ыг авчрах одоо шууд Цэманга яг хойноос орж ирээд нөхөөд бөмбөгийг буцаагаад авчиж да. Цэнгүүн холын шидэлтийг амжилттай болгосон. Одоо таслагдах төгсөн Wesley дээр буцаад ирсэн. Доошууд нэгээр ирсэн Пэл давталгаа галцсан. За буцаагаа бүртэг шүмдрэг хамгаалчтай тулчлаа. Буцаагаад Wesley дээр гарч ирж байгаа юм байна. Wesley нэг эсрэг нэг тоошоо дундын шидэлтийг үүсгэсэн. Дахиад хараа Индриагийн дээрээс авчлаа. Доошоо дамжуултыг гаргаад өгсөн. Norwell Pell 2 сүүлийн давталгаа хөлгүүдээс Цэнгүүн задлааны хараа сулраа шууд явуулж байгаа юм байна. Аядан цааш 3-аар гарсан баг 75 гээд 10 сая төгрөгөөр ингээд доошоо буураад 15 сая төгрөгөөр буураад явах байх. Италийн хувьд бол том клуб тэгээд эргээд гараад ирэх нь бол Сталин цаг хугацааны асуудал үүдтэй баяр хуу
Оройн голоор явж байгаад ардаа их гоё үлдээсэн Etienne Bock. Авсан буцаад хурдан давталгаанд шонхрууд ороод ирсэн нэгээр хайсан дээрээс нь Үгийг бол өөр дөр холбогч их удаацсан шүү. Өрөөдөрж өөрөө дундаа шидсэн шидэлт намжилттай. гарч ирнэ шүү дээ. Энэ хоёр залуу дээр. Яг хаа тэгээд яг өөрсдийн ноётны лиг тоглож явах үед за ханд тожил төрч юм бол энэ тохнол бараг 30 он сүүлчээд ууцгаагдаад шүү. Харин тийм. Тэгэхээр Тэгээд тэр за тэгээ одоо тэр нөгөө тэр бас мандах. За нэг займчаад өөртөө зай гаргасан шидэлтэй амжилтгүй болсон Поктоор ганцаараа байж бай. Wesley зүүн талаараа дайраад хялбархан төгсгөл 10 он Пок Олимпиад гэсэн юм л үзэх баг. За тэгээд харин зүгээр дээрээс нь будалтай талбай тэр бөмбөг таслах цаан. За ганцаараа гараад ирсэн дээ. Даруухан төгсгөл байна. Яг Энэ зөрүүтэйгээр тоглолт дуусж байгаа нөхцөлд хүлгүүд хоёроор гараад Эйпс нэгээр штаахын бас өнөр спортчлалыг зэр шууд хилээ авч үзэх боломжтой. Монголын саксонгийн холбооны лигийн төвчээс сонирхолтой тоглолтууд ирээдүйн одоо лигийн шилдэгүүдийн өрсөлдөөнийг шууд дамжуулан үзүүлэхтэй одоо баяртай байх болно. харуулсан ихтэй Баярхүүгийн хамгаалт. Өстөө нэг сайн болцсон да. Өөрөө зөрүүд хурдан тоглоход орж ирсэн оноо ганлаа. За их удирдлагын сүүлийн тоглолтоо хүлгүүд шонхрууд багийнхан хийлээ 79-65 харьцаатаагаар хаан шонхрууд нэрээ сольсон багийнхан шинэ гишүүн Bayern Wessig-ийнхаа хамтаар удирдлагын сүүлийн тоглолтонд энэ хувааж байна. 14 онооны зөрүүтэй.